Боловсролын зээлийн сантай холбоотой одоо нийгэмд маш одоо бухимдал үүсгэсэн юм асуудал гарч байна. 2020 онд 2.5 сая доллар, 21 онд 3.8 сая доллар, 22 онд 1.1 сая долларыг одоо энэ боловсролын зээлийн сангаар дамжуулж гадаадд ихтэй сургууль сурж байгаа хүүхдүүдэд өгсөн байна. Тэгэхээр энэ яг ямар журам зарчмаар олгогддсон бэ? Олон нийтэд нээлттэй зарлаад тэгээд тэнд нь яг ижилхэн шалгуур тавиад нээлттэйгээр өрсөлдөөд ингээд авдаг юм уу яадгийн. Энэ өнгөрсөн хугацаанд энэ шүүмжлэл зөндөө явсан шүү дээ. Тэгээ энэ дээр үндэслээд журмаас хайжруулсан асуудал байдаг юм уу юу? Нийгэмд бол одоо дандаа дарга нарын гэр бүлийнхэн хүмүүс хамаатан саднд явдаг ийм зээлийн сан байна гэж одоо шүүмжил яваад байна. Тэгэхээр энтэй холбоотой асуудлыг асуумаар байна. Боловсролын зээлийн сангаас Монгол дотооддоо болон гадаадд суралцж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг тэтгэлэг болон амжилгааны зардалтай холбоотой асуудлуудыг шийддэг. За сүүлийн одоо хэд хоногт энэ иргэдийн зээл авалттай холбоотой, чөлөөлөлттэй холбоотой мэдээллүүдийг бид нийт ээлж бод байдлын багц хуулийн хүрээнд бол бас хууль зүйн дотоодын яам болон Монгол банктай хамтраад нэлээд удаан хугацаанд судалж яаж ингэж ил болголоо. За зээлийн чөлөөлөлт бол одоо юу гэдгийг нийгэмд гараад байгаа энэ өндөр албан тушаал хасж байгаа хүмүүсийн хүүхдүүд ч гэдэг юм уу, эсвэл одоо танил талынхаа хүмүүсийн хүүхдүүдийг зээлээс чөлөөлж байгаа юм ерөөсөө биш ээ. Энэ бол засгийн газраас баталсан журмын хүрээнд зээл аваад хүн Монгол улстай нийгмийн даатгалаа 5 жил төлөөд үр бүтээлтэй ажиллаж байгаа тохиолдолд зээлээс чөлөөлдөг. Яг л энэ журмаараа зээлийн чөлөөлөлтийг хийж гин. За олголтын хувьд журмыг шинжилсэн үү гэж асуусан. 2022 он засгийн газрын тогтоолоор дотоодод болон гадаадад одоо суралцагчдад олгох зээл болон Монгол Улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайдын тэтгэлгийн хэрхэн одоо ямар шаардлага хангасан хүүхдүүдэд өгөх вэ гэдэг журам бол бүхэлдээ шинжлэгдсэн байгаа.